Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Үүнд төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв орон нутгийн бүх байгууллага, хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилдах нийтийн эрх зүйн бусад байгууллага. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд. Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэгэлдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны иргэн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгаалan заасан байгууллага. Монгол Улсын их хурал, Монгол Улсын үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг эрх зүйн маргаан хэн шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг шийдвэртэй холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно. Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ. За онлайн шүүхийн талаар бол бид өмнө бас нэвтрүүлгээрээ үзэгчтэй танилцуулж байсан. За энэ удаа бид бол одоо нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхтэр ирж байгаа юм. Тэгээ одоо энэ дэлгэцэн дээрээс ингээд харж байхад бол бас нэг онлайн хурал явагдаж байгаа. Тэгэхээр энэ нь бол мэдээж алслагдсан аймагаас онлайнаар хурал явуулах нь бол өмгөөлөгч нарт бол маш олон талын давуу талтай байгаа. Тэгэхээр одоо тухайлбал яг энд тийм ээ өнөөдөр аль аймагаас тийм ээ аль аймагтай холбогдож байна онлайн хурал явуулж байна. Одоо бол шүүхийн ерхий зүйл болон Ховд аймагтай холбогдсон. Энэ гурван үйлчилгээтэй гурван дамжлагаар холбогдсон юм. Ховд аймагт холбогдсон шүүх хурал болж байна. Хэрэгээ олцогч буюу одоо өмгөөлөгч эдэн шүүх хуралд ирж амжихгүй. Одоо өнөөдөр тэнд хуралж явсан маргаашийн хуралдаа одоо өнөөдөр болох ч хуралд ирж амжихгүй тохиолдолд бол тэнд одоо байгаа газрынхаа шүүх хурлаас шүүхээс очоод энэ одоо байгаа хуралдаа ингээд онлайнаар оролцох боломжтой нэгт болчиход байгаа байхгүй. Тэгэхээр захиргааны иргэн шүүхээр орж ирэнгүүт одоо жишээлбэл тэр шүүхийн цахим сан гэж үжин штэ. Энэ цахим сан тухайлбал яг одоо ямар иргэдэндээс ямар мэдээллийг авч болох вэ? Энэ захим манай Булангаас бол дашбордоос бол Монгол Улсын шүүхийн хэмжээний 21 аймгийн шүүхээс гарсан бүх шийдвэрийг эндээс өөрийнхөө шийдвэр хэрэгтэй шийдвэрүүдээ хэвлэж аваад үзэж харах, харах болон хэвлэж авах өөр ингээд хэвлээд авчих боломж нэгдэж байгаа. Шүүхийн шийдвэрийг эндээс хүчин төвлөлтөөр болсон 21 аймгийн одоо шүүхүүдийн бүх шатны анхан болон дав залдах хяналтын шатны бүх шийдвэрүүдийг эндээс ингээд хараад өөрийнхөө шийдвэрийг хараад өөр төсөөтэй шийдвэрүүд бас мэдээж хараад үзээд авах боломж нэгдсэн байна. Тэгээ энэ юу захиргааны хэргийн анхан шатныхоо тий? Одоо энэ бол бүх шүүх. Бүх шүүх. Тийм. Бүх шүүхүүдийн хаа. Одоо та эндээс шууд ингээд принтээ дараал авах боломж нэгдэж байна. За одоо жишээлбэл ингээд гараад ирэх жишээ нэг тийм ээ. За тийм байна. Ингээл гараад ирэх. Тэгэхээр энэ нөгөө QR код гэж яриад байгаа шүү дээ. Тэр QR кодын хувьд бол одоо яг ямар учир утгатай код? Шүүхүүдийн танилцуулга болон бошуур хэлбэрээр гардаг тэр цаас хэлбэрүүдийг бид харсан. Зөвхөн танд ухаал утас байхад л энэ мэдээллийг шууд ухаал утсаар ингээд аваад тий авах боломжтой болчих. Эко тийм эко үйлчилгээд ерөнхийдөө нэгдсэн байгаа. Танд зөвхөн интернеттэй ухаал утас болон камер байхад л болоо. Утасныхаа камераар энэ QR кодыг уншуулхад Одоо за өөрөөр чи уншуулах уу? Болно. Энэ QR кодыг ингээд уншуулхад за ингээд шүүхийн талаарх мэдээлэл танилцуулга нь уншигтаа гараад ирэх юм. За ингээд улсын тэмдэгтийн хураамжаас ахуулаад тодорхойлт авах тухай данс. Шүүхийн бусад толбогдолтой нэг хэмжлийн завгууруудыг энэ чинээс юм аваад мөн шүүхийн чатботтой бас шууд ингээд авахар холбогдох юм шүү дээ. Энэ хүү мэдээлэл одоо энэ сайтанд байхгүй бол шүүхийн чатбот буюу одоо шүүхтэй шууд харилцах. Шүүхийн мессенжертэй ингээд шууд авахар холбогдоод асуух зүйлээ ингээд шууд онлайнаар авчих боломжтой. Энэ бас яг л нөгөө нэг бүх юуны мэрэгсэн шүүхүүдийн хоо. Энэ зарим нэг шүүхүүдэд байгаа. Зарим нэг шүүхд арай нэвтрээгүй. Энэ жилдээ энэ бол нэвтэрч эхэлж байгаа ажил байгаа.
Энийг авч одоо ингээд гар утсандаа суулгаж нэвтрүүлснээр иргэдэд жишээлбэл ямар давуу талтай байгаа? Одоо иргэд наашаага ирээд энэ одоо мэдээлэл авлагынаас таны температур хэмжээ нь аль вэ? Би одоо ямар нэхэмжил гаргахын тулд яах ёстой вэ? Өөр одоо би ямар дансанд мөнгөө тушаах ёстой вэ гэдгийг одоо ингээл хаавсан дээр одоо 29 дүүргийн яс одоо хаавс цахаас ирээд ийшээ асуух шаардлага болчих жоохоо. Танд ухаалаг гар утсан байвал интернетээр л та шууд ингээл QR кодоор ингээд сайт руу ороод QR кодоор авах боломж нэгдэж чадах юм. Дээд чадны захиргааны байгууллага албан тушаалтан гомдлыг хянан үзээд ямар шийдвэр гаргах вэ? 1. Захиргааны акт илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрөх. 2. Маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь эсвэл холбогдох хэсгийг хүчингүй болгох. 3. Захиргааны байгууллага албан тушаалтны хууль бус эс үйлдэлхүүн иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол захиргааны зохих акт гаргахыг тухайн захиргааны байгууллага албан тушаалтанд даалгах шийдвэрийн аль нэгийг гаргана. Энэхүү дээд чадны захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэрийг холбогдох захиргааны байгууллага албан тушаалтан заавал биелүүлнэ. Тэгэхээр нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд одоо ирж байгаа иргэн хамгийн анх яах ёстой вэ гэдэг тийм ээ. Тэгэхээр нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өнөөдөр иргэдэд ямар үйлчилгээг үзүүлж байна вэ гэдгийг бас бид энэ нэвтрүүлгээрээ үзүүлэхийг зорж байгаа юм. Тэгэхээр энд бол ингээд мэдээлэл авалгаа гэж байна тийм. Эндээс эхлэх үү ер нь? Тийм. Нийслэлдэх захиргааны хэргийн анх шатны шүүхийн үйлчилгээг бол бас өөрийн байр орчин онцлогтой тохируулаад шүүхэд хандхаас өмнөх үеийн мэдээлэл үйлчилгээг бас энэ нэг давхраас өгдөг байгаа. Нэг давхарт нь бол мэдээлэл авалгаа байвал иргэн хуулийн этгээд хамгийн түрүүнд нэхэмжлэх гомдлоо мэдээлэл авалгааны мэрэгчлэлтэнд өгөөд эндээс бол нөгөө хараат бусаар нөгөө хөндлөнгийн хараат бусаар програмаар нөгөө нэхэмжлэх гомдол маань хуваарлагдаад дээшээ шүүн цэцлэг ажиллагаа одоо буюу нөгөө нэг нэхэмжлэх гомдол хэрэг үүсэхгүй гэдэг юмнууд бол процессороо дээшээ үйлчлэгэнд явдаг байгаа. Эндээс бол хамгийн түрүүнд иргэд нэхэмжлэлийн хараат бус хөндлөнгийн хараат бусаар нөгөө програмаар хуваарлаад тэр маань дэшээ шүүх рүү явна гэсэн. Энд бол нэг давхарт манайх яадаг вэ гэхээр шүүхт хандхаас өмнөх үеийн мэдээлэл буюу одоо шүүхийн байр онцлогоос шалтгаалаад Монгол улсын бүх шүүхэд шүүхийн тамгын газар болон шүүхийн шүүн цэцлэг үйл ажиллагааны хөтчтэй байдаг. Манайх бол шүүхэд хандхаас өмнөх үеийн үйл ажиллагаагаа бол эндээс эхэлдэг гэж хэлж болно. Нийслэлдэх захиргааны хуулиараа бол шүүхийн тамгын газар шүүн цэцлэг ажиллагаа бол тусдаа явдаг байгаа. Одоо яг эндээс бол нийслэлдэх захиргааны хэргийн анх шатны шүүхийн тамгын газарт иргэн хуулийн этгээд яг эндээс ямар өргөдөл гомдол гаргаж болох бүх жагсаалтууд нь байж байна. Энийг хамгийн түрүүнд иргэн хуулийн этгээд архив бичиг хэрэглэгч өгөөд архив бичиг хэрэглэгч даргад төгөөлж завхуулснаар дарга тухайн харьяалах маргаан одоо өргөдөл гомдол хүсэлт саналыг хэн хуваарласнаас шалтгаалаад яаж хийдэг хүртэл бүх процесс зураглал нь бол энд байж байгаа. Тэгэхээр энд иргэн нэг өөрөө төвлөрчрээд нэг минут хэдэн секунд харахтаа ямар нэгэн хөтчгүүгээр шүүхээс өөрөө үйл ажиллагаа мэдээллийг авах бүх боломж нь бүрдсэн байдаг. Шүүхийн үйлчлэгээний төвөр хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчид бол үйлчлүүлдэг байгаа. Манай шүүхийн цахим хөтчөөр дамжуулаад шүүгчийн туслахуд бол энд нэрсийг байршуулсан. Эндээс өөрсдийнхөө уулзах шүүгчийн туслахыг дуудах үйлчлэгийг авна. Шүүгчийн туслахтаа уулзаад хэрвээ шүүгчийн туслах өрөөндөө эзгүй байгаа бол хаанаас ирсэн бүх мэдээлэл нь шүүгчийн туслахтаар автоматар очиж байгаа учраас утасны дугаараа үлдээгээд явхад шүүгчийн туслах хэрэгэд бас холбогдох үйл ажиллагааг авдаг байгаа. Мөн санал асуулга өгөх боломжтой. Санал асуулгаар дамжуулаад шүүгчийн туслахад болон шүүхийн тамгын газарт санал хүсэлт гомдол хэрэг материалтай танилцсан талаарх бүх мэдээллээ энд үлдээгээд явхад бол автоматар шүүгчийн туслахад болон шүүхийн тамгын газарт мэдээлэл нь очдог байгаа. Нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүх өөрийн пэйж хуудасаараа дамжуулаад иргэдийн сонирхсан асуулт буюу одоо түгээмэл асуудаг 77 төрлийн асуултанд автоматар хариулдаг. Тухайлбал шүүхийн хаяг, байршил, ажилчдын утасны дугаар, шүүх хуралдааны тов, шүүх хуралдааны тойм, түгээмэл хэрэглэгддэг газрын маргаантай холбоотой нэхэмжлэлч гэдэг юм. Одоо бүх төрлийн маргаануудаар нэхэмжлийн загварууд бүгд байршсан байдаг. Тухайн иргэн хаанаас аль байршлаар дамжаад энэ шүүхтэр хаанаас ирэх боломжтой бүх мэдээллийг Google Map-аар дамжуулан бас байршуулсан байдгаараа давуу талтай.
Захиргааны эргийн шүүх захиргааны хэрэг хэн шийдвэрлэхдээ ямар зарчим баримтлах вэ? Шүүхийн өмнө эрх тэгш байх. Шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх. Хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа явуулах, хэл бичиг. Шүүх хуралдааныг нээлттэй явуулах, шүүх хуралдааныг тасралтгүй явуулах. Хууль, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх. Шүүх цэгмээс гадна манай цахим болонд маань шүүхийн дашборд гэдэг шүүхүүдийн талаарх мэдээллүүдийг мөн одоо байгаа шүүхийн маань мэдээллийг харуулсан манай систем байдаг. Энд болохоор Монгол Улсын шүүхүүдийн мэдээлэл, манай шүүх хуралдааны зар, манай шүүхийн танилцуулга, шүүхийн хэмжлийн загварууд, шүүхийн ёс зүйтэй холбоотой мэдээллийг хаана хийнд гарах талаарх шүүхтэй холбоотой санал хүсэлтийг та шууд ингээд өгөх боломжтой. Улсын тэмдэг тооромжийг та иргэн дээр болон ямар тэмдэг тооромж төлөхөд хичнээн төгрөгийн хэмжлэхэд хэдэн төгрөг өгөх үү? Тэрийг тооцоолов. Шүүхийн захиргааны ажлын ёс зүйтэй холбоотой гомдлыг хаана гарах талаар шүүхийн санал асуулгуудтай холбоотой мэдээллийг бас мөн давхар байрлуулсан байгаа. Мөн Монгол Улсын шүүхүүдийн нийт хаяг мэдээлэл, холбайр хутас, анхан болон дав залтах хяналтын шатны шүүхүүдийн мэдээлэл, мөн манай одоо шүүх хуралдааны Заруудын зарыг эндээс ингээд шууд одоо өөрийнхөө хурлыг мартсан ч юм уу тий эндээс ирээд хараад эзэний хурлын 7 хоногт ямар хурлаасан гэх мэдээллүүдийг эндээс шууд ирээд харах боломжтой. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой бас мэдээлэл байна. Шүүгчийн ёс зүйтэй холбоотой хаана хэнд гомдол гарах уу? Тийм их хутлах мэдээллийг авчиж болж байна. Захиргааны хэрэг хэн шийдвэрлэх шүүхийн харьяалал ямар байдаг вэ? Аймаг нийслэлийн захиргааны эргийн шүүх энэ хуульд заасны дагуу үүсгэсэн захиргааны эргийг анхан шатны журмаар хэн шийдвэрлэнэ. Улсын дээд шүүхийн захиргааны эргийн танхим, аймаг нийслэлийн захиргааны эргийн шүүх анхан шатны журмаар шийдвэрлсэн хэргийг давд заалдах шатны журмаар. Улсын дээд шүүхийн захиргааны эргийн танхим давд заалдах шатны журмаар хэн шийдвэрлсэн болон анхан шатны журмаар хэн шийдвэрлсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй хэргийг хяналтын шатны журмаар хэн шийдвэрлэнэ. Монгол Улсын дээд шүүх шаардлагатай гэж үзвэл ямар ч хэргийг татан авч анхан шатны журмаар хэн шийдвэрлэх эрхтэй. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дамгын газар төлөвлүүлж байна. Нэхэмжлэл гэж юу вэ? Иргэн хуулийн этгээд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгаалan заасан болон захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгоно. Захиргааны байгууллага гэж ямар байгууллагыг хэлэх вэ? Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно. Тодорхойлбол төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага хууль тогтоомжийг биелүүлж захирамжилсан шийдвэр гаргадаг засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага. Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд үйлчилгээг нь нийтээс заавал хэрэгэлдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгаалan заасан байгууллага. Захиргааны байгууллага байнгын бус нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна. Монгол Улсын их хурл, Монгол Улсын үндсэн хуулийн цэц, бүх шатны шүүх, прокуророос хуульд заасан эрх мэдэл буюу хууль тогтоох, гэмт хэрэг, эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцноо. Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгаалan олгогдсон албан тушаалныг захиргааны байгууллага гэж үзнэ. Мөн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар
Захиргааны хэргийн шүүхэд дараах эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна. Үүнд гамшигаас хамгаалах улсын хяналтын байцаагч, мэрэгжлийн хяналтын улсын байцаагч, гайлын улсын байцаагч, татврын улсын байцаагч, оюуны өмчийн улсын байцаагч, нийгмийн даатгалын улсын байцаагч, шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч, гал төмрийн улсын хяналтын байцаагч, санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч, Монгол банкны хянан шалгагч, улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч, нэгтлэн бодох бүртгэлийн улсын байцаагч, статистикийн улсын байцаагч, эслийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч, төмөр замын тээврийн улсын байцаагч, улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч зэрэг орно. Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд түүнд нэхэмжлэгч эсвэл түүний төлөөлөгч гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан бол төлөөлөх эрх олгосон баримт бичиг болон итгэмжлэлийг хавсаргана.